За би Сүхбаатар аймгийн Баруун Орцмын 8 дугаар өгийн иргэн Дашуулын Дорж Болом гэж хүн байна. 14 жил мал малж байна. 4 хошуу малтай өвлж байна. Одоо энэ өнгөрсөн өвлийг бол ер нь даван туулахад бол маш хүнд байлаа. Одоо төмөр зуд гэдэг л яг болсон. Одоо доороо хөлдөө, дээрээ гатуу застай. Гадаа гараад гэрээсээ гараад пүнзрүүгээ орж чадахгүй л тийм өвөл болсон шүү дээ. Зас гэдэг чинь учиргүй. Багийн засаг дарга аймгийн дарганаар биднэрт кофшор зам гаргаад өгөхөд кофшор зам гаргаж өгнө гэнэгээл араас нь явхад л тэр нь эргээд 20 санжийн зузаан засаар дартсал явахгүй л байсан. Тэгэхээр ер нь маш хүнд тийм л орчинд бид нар одоо өвлийг даван тууллаа шүү дээ. 800 гаруй 900 толгой авны матай байснаас 100 гаруй толгой малтай үлдсэн. Үхэр нэг 200 гарнаас одоо нэг 50 гаруй толгой үхэртэй. Ер нь манай Сүхбаатар аймгийн нутаг бол ер нь сумдууд бол бараг бүгд хамарсан шүү дээ энэ зодонтчээ. 3000 боодлоо ус бэлдээд тэгэл одоо 3000 боодлоо ус маань дуусаад нэлээл бэлтгэлтэй байна л гэж үтсэн. Тэгээд зод зорхон гэдэг чинь өглөө ороо өдөр шөнөгүй өгдөг. Эхлээд бол 1000 хонтой айл нэг 500 болж өгсөн. Сүүлдээ 500 айл нэг 200 100 л гоцорцгоос. Баярлын давж чадахгүй хүч гэдэг бол хүн мөхсдөг юм байна лээ. Манай 8 дугаар байга 9 дугаар хоёр нийлээд 900 гаруй өрхтэй байсан. Сая одоо энэ чинь үзэхэд 900 айлаас 300 айл л хөдөө байна гэж. 330-40 айлаас бараг 30-40 нь эзэнгүй байна. Ихэнх айл ярихад одоо тэгээд аймгийн төв бараадаад аймагт л ажил хийж явна шүү дээ. Дасан зогцно гэдэг тэгээд даван туулна гэдэг бол одоо биднээс шалтгаална. Дасан зогцоход одоо өөртөө ямар ажил хийх вэ? Одоо ер нь одоо түрүү жилийн зуд зорхноос болж одоо бэлтгэл ангам цайтай одоо өвлжөө аваржаа зунжаага одоо сайн хамгаалж одоо бэлчээрээ сайн хамгаалж бэлчээрээ даацтай ургуулахын тулд малаа одоо зөв зогстой тал руу гаргаж ер нь таваарлаг мал учраас үхрийг өсгөх нь зөв юм байна. Үхэр гэдэг бол бэлчээр дэх гамтай байдаг мал юм байна. Баяр савын л одоо аль болох дулаан ингэж л мал аж ахуйгаа өсгөх гарч байна даах нь. Даван туулахын тулд одоо хамтын хүч гэдэг одоо маш их хэрэгтэй. Ер нь одоо хоршиж ажиллах нь зөв юм байна. Манай энэ хавь ер нь яг мал дээрээ хоршихгүй ч гэсэн нэг нэгэндээ туслах, анх олон малтай байхдаа хөрзөн хороогоо гიშгэх энэ юмд бол бүр их шүү сайн хоршиж ажилладаг бас. Ер нь одоо малчин хүн гэхгүй Монгол хүн болгон ер нь байгалаа хайрлах, байгальтайгаа зөв харьцах. Одоо энэ байгальтайгаа буруу харьцах, гол усыг ухах, одоо энэ төрөөс болоод энэ булаг шамт чинь ширгэх, булаг шамт ширгэснээс болж мал усгүй болох, хүн амтан чинь одоо ундны усаар энэ төр хомсдож байна шүү дээ. Одоо энэ нэг газар нэг уурхай ажиллаад нэг ухаад дүүнэртэй би хэлдгийг. Миний хүүхдүүд одоо энэ байгаль дэлхийдээ зөв харьц. Та нар нэг эрүүл агаарт гарахад та нарын хайрлсан байгаль чинь та нарыг буцаагаад хүлээж аваа. Тийм учраас байгалаа тэгж хайрлах юм бол байгалийн бэрхшээл ер нь бас дандаа зод болоод байхгүй, дандаа сайхан болоод байхгүй шүү. Зод зорхон болно, застай болно, хүйтэн болно гэдгийг л байнга бодож явж байл гэж одоо хэлдэг юм да. Дасан зогцъё, даван туулъя.